аймгаас сонгогдоод тэгсэн хэрнээ одоо хамтраад ажил болдог шүү дээ. Дүүргээс ажиллаад бас ажил болдог. Тэгэхгүй тэгэл нэг дүүргээс сонгогдсон гэвүүтээ Сүхбаатар дүүргийнх Баян зүрхийнх гээд хоорондоо хуваагдаад байгаа юм байхгүй. Ховдоо сонгогдсон одоо юу гэдэг нь Баялгийн сонгогдсон хуваагдаад юм ерөөсөө байдаггүй. Энэ юм улсыг хувааж байгаа асуудал ерөөсөө байхгүй энд. Энд сонгуулийн тойрог хувааж байгаа. Тойргийг бид нар хуваадаг байсан. Урд нь томсгсон тойрог гээд аймаг нэг тойрог 3 мандаттай байж болж байсан. Бүр жижиг 76-г одоо тийм үү аймгийг 3 хуваагаад 3 тойрог байж болж л байсан. Ингэхдээ тийм хуваагдаад байсан зүйл ерөөсөө байж байгаагүй. Яг үүний нэг л одоо 28-ын жагсаалтыг бид намаар нэг тойрог болгоод бас 2010 оны сонгуулиа хийсэн. Яг үүнтэй адилхан энэ бүсүүдийг хувааж те бүсийн тойргуудыг хувааж байгаа асуудал. Бүсчилж тойргуудыг хувааж байгаа. Улс хувааж байгаа юм ерөөсөө байхгүй. Энд бол тийм зөрчил үүсэхгүй гэдгийг хэлмээр байгаамаа. За тэгээ дээрэс нь мэдээж Монгол Ардын нам бол хүнээ сонгох тогтолцоог дэмжиж Чич мөн ч огн тодруулах юм да. За 1 минут баасан хөө. Нэг юу баг штэ тойргоос сонгогдох тохиолдолд хүн дугуулж байгаа учраас энэ бол Монгол улсыг 76 хувааж байгаа юм биш ээ. Яг гэвэл хүн нь Монгол улсын иргэн тэнд чинь сонгогдож байгаа учраас та нар болохоор намыг сонгох гээд штэ 5 бүсэд. Тэгэхээр нам чинь өөрөө та нар Монгол улсыг 5 бүсэд ингэж хуваагаад өмчилж авах гээд байгаа байхгүй юу? Та нар хүн дугуулах дээр ерөөсөө орохгүй шүү дээ. Энд чинь юу гэвэл Монгол улсыг нэгдмэл байдлыг үгүй хийж яана гэж хэлээд байгаа шүү. Төрийн эрх барьж байгаа нам өөрөө ийм байдалд орж байгаа чинь буруу байхгүй юу? Бид нар төрийн эрх мэдлийг олж авангуудаа улс орноо ингээд намаар хувааж болохгүй. Хүнээр нь та нар дугуулсан бол би бас за яг 5 хүний юм чинь 5 хүн нь бүхэл бүтэн баруун бүс зүүн бүс гэж хувьчилж авахгүй нь ойлгомжтой. Яг гэвэл та нар тэр хэн байдгийг Бямцог төшөөнийг дэмжсэн учраас ардын намыг гайгүй гарлаа гэж. Эсэргээр та нар намаа дугуулаа гэдэг чинь эргээд аваад үзэх чинь ардын намын бүсийн нам, ардчилсан намын бүсийн нам, хувьсгалт намын бүсийн нам. За яг баасан хүү гишүүн бол одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулийг сайн мэдж байгаа шүү дээ. Одоо мөрдөж байгаа сонгуулийн хуулийн 28-аар бол бүр нэрч байхгүй байсан ш саналын хуудсан дээр нэрч байхгүй. Тэр 28 дээр намын дугуйлсны ачаар нарийн дээр баасан хүү гишүүнээр орж ирээд энд яар сууж байгаа шүү. Тэ. Энэ дээр харин хүний нэрийг бичиж өгье гэж байгаа. За. Стемберл гишүү.